За юу яцхан. Шинэ бичлэг орохыг хүлээгээл үйжсэн үү та нар? Тэгвэл энэ удаа биш үү? Яг амлсан ёсороо маш сонирхолтой романс аним ярьж гэнэ заа юу. Манай суугийн баг анхны романс ухаад тийм ээ. За ямар тааж үдсэндээ харамсахааргүй гоё аним болохоор заавал дуустал нь үзэн шүү, окей? Манай гол дүрийн залуу бол Токиод дөнгөж саяхан ирсэн бөгөөд түүнийг Тада Банри гэдэг. Манай хүн чинь хуулийн их сургуулийн шинэхэн оюутан бохгүй юу? Даан чөөрх юм нь Токиод газар мэдэхгүй болохоор төөрж бодилж явсаар агаад хайсан газар арай гэж олоод ирсэн боловч хичээлийн шинэ жилийн нээлт нь яг дуусч идэм байгаа үсттэй. За тэр нээлт мээлт ч яах вэ? Эндээс гараа сургуулаа олох гэж бас бодилж өгнө. Ямар сайндаа л хоёр охины яриаг сонсчоод хуулийн сургууль руу явж байгааг нь мэдэнгүүтээ дагаад явчих санаатай. Орсон дэлгүүрлөө нүртэл дагаж ороод. Тэгсэн чинь нөгөө хоёр нь юу ч худалдаж авсангүй яарал гараа явцсан чинь манай таада нэг заримг авцсан байж таарад мөнгөний төлөх ёстой штэ. Тэгээд гараад ирсэн нөгөө хоёр охин овсоо. Гэтэл энэ үед яг өөртөөгөө адилхан сургуулаа олохгүй бодилж яваа нөхөртөө таарнаа. Энэ нөхөрч бас саяны хоёрыг дагаж явсан байгаа байхгүй юу? За энэ залууг Мицуо гэдэг. Тэр ч бас таада шиг хуулийн сургууль чинээр хэлсэж орж байгаа юм байна. Уг нь манай хүнийг бодвол Токио төрж өссөн бас нэлээд дайггүй ахлах сургуулийг төгссөн боловч найз охиноосоо салах гэж шал өөр дүүргийн шал өөр их сургуулийг сонгоод ирсэн болохоор энэ авийг сайн мэдэхгүй. Түүний хэлснээр бол найз охин нь өстө жинхэнэ гам шиг бүр айдас үүсгэнэ. Гэтэл энэ үед яриад байгаа гам шиг нь машинаас бууж ирээд Мицуог өстө балбаж өгөөд заяа. Тэгснээ чи юм тэнэг штэ. Арай надаас салж чаднаа гэж бодоогүй үсттэй. Гэт харваас түүний найз охин Мицуод бүр ухаангүй хайртай бололтой. Гэхдээ харилцаа нь бол нэлээд токсик юм а те. Тэгэхээр Мицуогийн найз охиныг Коко гэдэг юм байна. Аав нь хувийн эмнэлэгтэй нэлээд баян айлын хүүхэд бөгөөд Мицуотой цэцэрлэгээсээ ахуулаад 10 жилээ төгсдлөө нэг ангид сурсан. Хоёр талын гэр бүл нь хүртэл суулганаа гэд бүр анханасаа тохирцсон юм байна. Даанч Мицуо бол тийм зүйл ерөөсөө хүсэхгүй байсан болохоор найз охиноосоо салж их сургуулийн 4 жилээ дураараа дөргиж өнгөрүүлэхийг хүссэн юм байна л да. Гэтэл яасан гэж яг найз охиноо муулаа сууж исэн чинь ард нь ирсэн байлгүй яах вэ? Зүгээр ч нэг ирээгүй заяа. Коко ч бас энэ сургуульд орцсон. Уг нь бол Франц явж загварын чиглэлээр суралцсанаа гэж байсан ч Мицуог дагаад ийшээ хүрээд ирчих. Мицуо бүр яг боож өглөө. Ингэтлээ найз охиндоо дургуйж байх шиг Саяны хоёрыг явсны дараа таада Ока Чинами гэдэг охинтой хальтгаан танилцаад авна. Тэгээ сургуулиас гараад ирсэн чинь юу вэ? Ийм ч юмны дугуйлан, тийм ч юмны дугуйлан гэдэг ёстой хідэн талаас нь татаж чангаагаал. Баларч ясан чи харин нэг охин манай үнийг аврах шиг боллоо. Тэгэхээр энэ охиныг Линда гэдэг бөгөөд тэр бол дээд курсын нилээн хийлдэг, царайлаг бас манай хүнд их талтай байгаа болтой шүү. Таада бол одоо бүх зүйлд нээлттэй штэ. Оюутан болоо Токиод ирц, хайр дурлал, адал явдал гэд бүх зүйл нүднийх нь өмнө штэ. Бодоод байсан чинь буцаад оюутан болмоор санагчлаа. За тэр чи яах вэ? Хичээлийн шинэ жил эхлээд 7 хоног болжээ. Гэсэн хэдий ч нөгөө хоёр чинь уучраа олоогүй л явна. Энэ Коко бүр арай л ядаргаатай ардаас нь гүд юм байна уу? Нөгөөх нь улаан цайн зүхтагаад байхад л шантрахгүй. Оройн таада Мицуо хоёр кино сонирхчдын клубын уулзалтанд ирсэн. Уг нь Мицуо л бүртгүүлсэн бохгүй юу? Таада зүгээр хань болж яваа. Тэгсэн чинь энэ клубт нөгөө нэг Ока гэдэг охин ч бас явд юм байна. Энэ Ока тэгж яагаад бас их сэргэлэн бололтой. Таада клубдээ баг хүчээр илсүүлчих гээл. Гэтэл энэ үед хажуугийн өрөөнийх нь бутаваад ах шиг болохоор нь хальт шагаах гэсэн чинь цайны клубийнхэн заяа. Улаан галзуу юмнууд манай таадаг чирээл оруулчт юм байна. Гэхдээ эднэр одоо цайны клуб юм уу, архины клуб юм уу? Эсвэл жинхэнэ галзуу охтууд байна уу? Таадаг бүр хүчээр сумаа барилдуулж энтерөө. Тэгснээ бас явуулахгүй, шүнжин зугаацнаа л гин. Маргааш нь манай хүн ядаргаанд орох нь холгүй л сургууль дээрээ ирж байгаа юм чаа. Сургуулийн үүдэнд Коко зогсож байгааг хараад Мицуо шууд л зүхтаат юм байгаа зү. Харин манай хүн чинь Коког жоохоо өрөвдөд ах шиг. Баян айлын хүүхэд болохоор өөрсдийн тоож харьцахгүйгээд бусад хүмүүс Кокогоос зайгаа бариад идэв гэхгүй юу? Тийм болохоор дандаа л ганцаараа байж яхин ядаж нэг удаач болоо очиод хэдэн үг солиё гэж бодоод ойр зуурын юм ярьжсэн чинь өнөөх улаан галзуу архины клубын ажманаар ирээд золтой л дахиад чирээ явцсангүй. Тэдний явсны дараа Коко өөрт нь нэг ч клубээс санал ирээгүй. Яагаад хүмүүс зайгаа бариад байгаа юм болоо гэсэн чинь хаанаас ч юм нэг охин гарч ирснэ. Өө наадах чи манай клубын хуудсан штт. Сонирхоод байгаа юм бол явж танилцуулъя. Гэснээ манай хоёрыг нэг кафе дагуулж ороод бараг шүн болтол тасралтгүй ярьсан байт юм да. Тэгэд маргааш нь манай хоёр эдний клубийнхэнтэй 3 хоногийн аялалд гарахаар болсон бөгөөд яагаад ч юм энэ клубийнхэн адилхан хувцас зөвлөлт энтертэй. Тэгснээ очих ёстой газараасаа шаал ондоо газарт аваад ирсэн заяа. Жохон сэжиг бүхий гараад байгаа байхгүй юу?
Ер нь бол энэ клуб их юм байна штэ. Нэг тийм шашны гаж урсгалынхан гэх юм уу та. Оюутнуудыг хуурч авчраад өдөр шөнөгүй шашны урсгалын тухай лекц орж тарих толгойг нь угаадаг болж таарлаа. Таада мэдээж өөрийгөө буруутгах хэвээр. Яаж ийж яагаад ядаж Коко гэрт нь хариулахгүй бол болохгүй гэж бодоод ямар нэг арга сэтэл. Энэ үед бусад төөхтүүд тэсгэл алдаад машина дууд хармаар байна гэсэн чинь Таада та нар чи яасан лайт юм бэ? Шалчганаад ах юм. Гэхдээ ер нь энэ таалагдахгүй байгаа хүмүүсийг буцааж явуулаад үлдэх нь үлдсэн дээр юм шүү. Надалаа хүнд гоё байна. Би энэ шашинг илүү гүн ойлгомоор байна. Урд нь 10 жил байхдаа Ослоос олоод ой санамжаа алдаад эмнэлэгт зэрэгтэй нэг ч хүнийг танихаа байсан байсан. Бүр гэр бүлийнхнээ хүртэл танихгүй байсан. Тэр үеэс хойш өдийг хүртэл шаналж яваа. Энтэр гэдэг. Бас хөөхөн жүжигчдэг нөхөр байна уу юу энэ Таада. Түүний ачаар бусад хүмүүсийг явуулахар болсон ч Коко яагаад ч буцаад иртий. Ер нь бол Таадагийн төлөвлөгөөг мэдчихэд орхиж явж чадахгүй байсан бохгүй юу? Тэгээ манай хоёр яахвт нөхцөл байдлаа ажиглаж агаад ишээ цүнхээ оруулаад тавиадах юм энэ гэж худлаа яриад гиндүүлж агаад гараад ирт юм байгаа зү. Ядж яхад сүлжээгүй газар байгаа болохоор тусламж дуудаж чадахгүй. Бас дээрээс нь нөгөө хэд нь зутаасны мэдээд араас нь хөөгөөд идэг. Энэ хоёр маань хэсэг амраа сууж байхдаа Коко үнэндээ бол клуб энтер хамаагүй. Зүгээр л манай Таадатай дотн болж чадвал Мицуогийн хаана юу хийж байгааг хэлж өгдөг болох юм болов уу гэсэндээ л дотноссэн гэдгээ хэлэхэд Таада ч энийг гадарлаж исэн юм байна. Харин манай хүн чинь түрүүн ой санамжаа алдсан гэдээсэн нь яг үнэндээ бол үнэн юм байна. Ахлах сургуулаа төгсдөг жилээ Ослоос болоод тэрнээс өмнөх ой санамжаа бүр бүгдийг мартсан юм байна. Одоо болтол юу ч сандгүй заяа. Ер нь бол цоо шинэ хүн болоод дахин төрснөөс ямар ч ялгаагүй гэж ойлгочих. Энэ үед азар өнөөх Линда гэдэг охин чинь клубийнхэнтэйгээ хамт ойрхон байж таарад манай хоёрыг аварсан байдаг юм да. Энэ явдлаас хойш нэлээд хоног өнгөрчээ. Гэтэл нэг өдөр токсик хосууд маань уулзалт товлоод тэрэндээ Таадагч бас аваад ирсэн. Яах ч байгаа гэсэн чинь Коко яагаад Мицуог өөртөө хамт байх ёстойг тайлбарлаж өгнө гинэ. Тэгээд баахан багын зураг харуулад ер нь бол төдийгөөс өдий хүртэл хамт байсан болохоор цаашдаа ч бас хамт байх ёстой гэж дайраад байгаа. Харин Мицуо өөрсдийгөө хизээж хосууд байгаагүй. Бас айл хэдийн найз охинтой болсон. Тэр нь өнөөх Ока гэдэг охин. Ийм юм сонссон Кокод хэцүү байгаа нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Таада маань Кокод оройжин ханиулж явсаар агаад энэ хоёр Таадагийн төрөөд ирсэн. Тэгсэн чинь манай хүн сэтгэл санааг дээрдүүлэхийн оронд өөрөө сэтгэлээ илчилж энтерхөө. Жохон мэдрэмжгүй юм аа те. Аз болоход Коко энийг нэг сүртэй хүлээж авсангүй. Тэгсгээд гэртээ арихаар яваад өгнө. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор Таада хөдөө үйдэг гэртээ ирээд хуучны альбомоо ухаж агаад өнөөх Линда гэдэг охинтой хамт авахулсан зураг олд юм да. Ой санамжаа алдсан болохоор ер нь яг энэ охинтой ямар танилуд байсан яасан ийсэн гэдгээ юу ч санахгүй байгаа. Тэгэхээр өөрт нь мэдээж хэцүү байгаа штэ. Магадгүй бас сайн найзаагаа ч юм уу эсвэл бүр хайртай байсан хүнээ мартсан ч байж болно. Тиймээс Таада маань ямар тааж Токио руу буцахаар болдог. Түүний галт тэргэнд явж явах үед нь Кокогоос зурвас ирээд өнөөх зугаалганы үеэр орхисон байсан цүнхээ очиж авъя л гин. Тэгээ Токиод очисныхоо дараа Кокотой уулзсан чинь зүгээр найзууд байё гин. Угаасаа ингэх ч болов гэж бодож ирсэн. Харин тэр Линдагийн учрыг яаж ухаан олд юм байгаа юм бөө мэд. Маргааш нь сургууль дээр иртэл Коко болон Линда хоёр хамтдаа хичээл сонголтоо хийж явах бөгөөд Линда бол манай Таадаг урд нь таньдаг байсан шинж ерөөсөө алга. Гэхдээ л Таадагийн өнгөрсний тухай мэдж байгаа гэдг нь бол ойлгомжтой. Харин яагаад яг юу ч хэлэхгүй нуугаад байгаа нь сонирн байна. Ер нь шууд асуучаар бас яад юм бол та те. За энэ ч яг учир нь олдох үз. Коко л хөрхий хэцүү байна да. Хаягдаад удаагүй хэлэх үү, сэтгэл санаа нэг дээшээ нэг доошоо. Ямар ч тогтворгүй. Дээрээс нь Таадаг эрэхтэй хүн ч гэж харахгүй. Ам нэх болгондоо л миний найзаа гэдээ харч одоо яалтай хэлээ дээ те. Оройн манай хүн Линдагийн зургийг харангаа эмнэлэгт байхдаа уулзж яснаа сандаг. Тухайн үед Таада ой санамжаа алдаад хэдэн сар өнгөрсөн байж л те. Гэтэл орой болгон эмнэлгийн цонхоор нэг гэрэл харагдаад байсан болохоор нэг орой очиж үзэх санаатай нууцаар гараад гүйсээр хагаад өнөөх гэрлээ олоод иртэл Линда үйж. Даанч манай хүн Линдаг огт танихгүй. Бас ой санамжаа алдсан байгааг хараад Линда балмагцсандаа юу ч хэлж чадаагүй юм байна. Харин Таада яагаад шууд асуухгүй байгаа вэ гэхээр Линда өөрөө юу ч хэлэхгүй ингэтлээ хичээж байхад яагаад заавал олж мэдэх ёстой гэж тийм үсттэй. Ер нь бол Таада өөрийнх нь ой санамжин сэргэлээ гэд ойр тойрны хүмүүс нь баярлнаа гэхээс биш өөрт нь бол тийм ч чухал биш юм шиг байгаа. Маргааш нь манай хоёрыг цайны газар сууж байхад нь нөгөө Ока хурч ирснэ. Танилцах үдшилэг зохион байгуулж байгаа. Та хоёр хоёулаа ирээрэй гинэ. Мэдээж Коко юу гээл зөвшөөрч явах вэ? Харин энэ охин чинь Таадаг ятгахсаар агаад оройн Коког танилцуулах үдшилэг дээр аваад ирд юм да. Ядж яхад энэ хоёрыг зэрэгцээ суулгачжээ.
Мэдээж хэрүүл хийхгүй байх гэж юу ах вэ? Тэгээд бүр Коко Мицуогийн шарыг малтаад нөгөөх нь олны нүдэн дээр шууд Окад сэтгэлээ илчлээд заяа. Шууд аниулсан байт юм да. Мицуо бол том юм яриад исэн болохоос биш энэ хоёр чинь яг үнэндээ үерхээгүй байсан юм байна штэ. Гэхдээ л Коко өөрөө ч бас шоконд орчих шиг боллоо. Мөн овч чинь жинхнээсээ сэтгэлээ илчилж байгаа бах та гэдэг. Тэгээд явах тэ эндээс гараад сэтгэл санаа нь муу байна. Нэг тийшээ явъя гэхэд манай хүн би одооноос эхлээд чиний найз байж чадахгүй нэ. Угаасаа найз зоогч бодлохгүй байсан. Чи намайг хизээч тоохгүй болохоор хажуудаа байлгаж найз гэх нэрийдлэр хань татж байгаа үсттэй. Одоо хангалттай гэж хэлчихэд яваад өглөө. Маргааш нь манай хоёрыг хоорондоо муудалцсан байгааг анзаарсан Линда очиж найз охиноо харагдахгүй мó? Чамайг хүлээгээд штэ гэсэн чинь таада чамд юу н ямар хамаатай. Тэгсэн ч бид хоёр хосууд биш. Ер нь чи ч гэсэндэ намайг таньж байгаа юм бижиж яагаад танихгүй дүр эсгээд идэв. Гэд уурлаад гараа явахт нь Линда ардаас нь явж очиод таадагийн ой санамжаа алддаг осолт өөрөө буруутай. Тэр өдөр би хоцорч очиагүй байсан бол тийм юм болохгүй байсан энэ төргээд. Жохо учир битүүлэг мэрэд ах юм. Магадгүй манай таадаг ой санамж нь сэргсэн гэж бодсон юм уу яасан. Манай хүн бол юу ч ойлгоогүй заа юу. Ямар ч тааж Линда өөрийнх нь хувьд чухал хүн байсан юм байна гэдгийг гадралсан. Гэхдээ ямар ч дурсамж орж ирэхгүй байгаа болохоор өөртөө уур нүрээд ядж яхад Коко 50 байлгахгүй ардаас нь хөөж давхиад үгүй яагаад 50 байлгахгүй байгаа юм бэ гэсэн чи манай таадад хайртай гинэ юу ч болоод байгаа юм те. За нэг хэсэг амьсгаа аваад 50 ярилцсан чинь сүүлийн үед Коко сэтгэл санаагаар унаад нилээн хэцүү байсан штэ. Тэр болгонд нь дандаа хань болж исэн таадад өөрийн ирэхгүй хайртай болчихжээ гин. Манай хүнч мэдээж дуртай байгаа л да. Тэгээд бүр маргаашнаас нь шууд үерхэд эхэлчихдээ юм байна өө. Ер нь бол Коко хүнд хайртай болохоор өглөө оройгүй хамт авах гээд ер нь жоохон хэтрүүлчээд байд юм байна. Тэрийг нь аав нь мэддэг болохоор бити хүн зовоогоо дээ гэд таадаатаа үерхэхийн зөвшөөрөхгүй байгаа л гин. Гэхдээ Коко тэрийг бол тоохгүй штэ. Хүмүүсээс ичид санаа зовно гэж юм энэ хүнд угаасаа алга. Бүр эксээсээ өөртөө санаа зовж байгаа юм байхгүй гэлод. Өнөөх нь ядж яхад ус мүсээ будуулаад юу ч болцсон бөө мэдээ. Ямар тач Мицуо энэ хоёрыг угаасаа ингэж яагаад үерхчих واخөө гэж мэдчихсэн юм болохоор нэг тоосонгүй. Мань хүнд ч угаасаа өөр асуудал зөндөө л байгаа. Окод аниулснаасаа болоод одоо болтол сэтгэлээр унаад харах болгондоо зүхтаагаастай. Харин таадаа болохоор Линдагаас зүхтаагаал. Одоо найз охинтой болсон юм чинь Линдаач хуучин дурсамжинч аль аль нь хэрэггүй болсон. Одоогоор амьдрахаар шийдсэн хүү дээ. Угаасаа тэр нь ч дээр бах та тийм ээ. Нэг өдөр манай хоёр таадагийн дуулзаад байжсэн чинь нэг хайрцагтай юм бахаар нь онгоолгоод хартал. Коко бүр ичээд сандраад Тэгтэл угаасаа хосоодын дунд байдгал юм болохоор энэ тухай нэг хэсэг ярилцаа суунаа. Ер нь бол Коко анхны шөнөө бол заавал Парист өнгөрүүлнэ гин. Иймэрхүү юм сонссон манай таадаа бүр бөө аз жаргалаа. Гэтэл манай хоёртой хамт лифтэнд сууж явсан энэ нэмэгтэй Линдагийн танил байж таарад. Өөрийнхөө утаснаас таадаа руу залгаад доод айлын хүн чинь байна. Танахаас ус алдаад байна гэж худлаа яриад албаар Линдатай уулзуулах байхгүй юу? Бодвол Линда л таадаатай уулзаж ярилцах гэсэн чинь нуцсан авахгүй зүхтаагаад байна гэсэн юм шиг байгаа. Тэгээд энэ хоёр нэгэнт л уулзсных хэсэг ярилцахаар болно. Тэгэхээр товчхондоо бол энэ хоёр маань 10 жилдээ нилээн дотн байсан бөгөөд таадаа үерхэх санал тавьсан байгаа. Тэгээд хариуга маргааш нь байн уулздаг гүүрэн дээрээ ирж хэлээрээ гэд яг тэр гүүрэн дээрээ Линда хүлээж агаад осолд орсон. Хэдийгээр тухайн үед дотн байсан ч одоо бол шал ондоо штэ. Тиймээс зүгээр найзууд байхаар шийдсэн бохгүй юу? Энэ үед Кокогоос дуудлага ирээд Мицуо хичээлээ таслаад алга болчих. Чи гэрт нь очиод нэг шалгаад хаач гэж явд юм да. Манай үнч цайлах юм уу чаавас. Хэлснийхэн дагуу гэрлүүн явж илээдэг. Тэгээд яваад очисон чинь нэг охин Мицуо руу бүр улаан цай хандраад хоолунд хийж өгье, хоноод явъя энтэр гэдэг. Мицуо бүр дургу байгаа гэж ихтэйхэн. Харин таадаа сэргэлэн зан гаргаад тэр доор нь нэг арга сэдээд Мицуог өөрийнхөө найз залуу бити хосуудын дундуур орох гээд байгаарэ гэсэн чинь өнөөх нь бүр шижги юм бэ гэд алга болт юм байгаа зү. Манай Мицуо ч н Окад аниулсандаа ичээд сургууль дээрээ ч очиж чадхаа байчиж. Тиймээс таадаа найзынхаа сэтгэл санааг нь дээрдүүлэхийн тулд таньдаг хідээ бүгдийг цоглуулад бүр Ока хүртэл заяа. Яг Ока энэ хоёр бол тийм сайн харилцаатай биш л дээ. Тэгтэл бие биенээ үзэн ядах шалтгаан ч бас байхгүй болохоор тэгсгээд гайгүй ойлголцож байна. Тэгээд бөөндөө парк ороод өдрийг их сайхан өнгөрүүлдэг. Оройн таадаа Линда руу мессеж итсэн чи харин яг хажуу айлд нь нөгөө найзындаа байсан байж таартай. Тэгээд энэ хоёр балкон дээрээ гарч ирээд баахан л юм ярнөө. Урд нь нөгөө гүүрэн дээрээ авч чадаагүй хариулт нь юу байсан бэ гэсэн чинь Линда угаасаа үерхэх бодлого байсан болохоор үгүй гэж хэлчихсэн гинэ.
Ер нь нэг иймэрхүү л яриа болоод дууссан. Харин маргааш нь Кокогийн бие нүвдөөд хичээлдээ ирж чадахгүй нэгдэ. Гэхдээ шууд таадаа руу мессеж өчээгөө бодоход балкон дээр Линдатай ярьж байхын сонсцсон юм болов. Тэгээд хэд хоногийн дараа хичээл дээрээ ирсэн ч гэсэн байдгаасаа нэг л өөр. Хүүтэй хөндий болцсон. Яасан юу болсон гэхээр нэг тодорхой юм хэлэхгүй. Зүгээр л таадаг өөрт нь үнэхээр хайртай юугүй юу энтергээд нэг тиймэрхүү юм бодож шаналсан юм бохоо. Манай хүн чи явахт найз охиноо тайвшруулна үсттэй. Гэтэл оройн яасан гэж таадаа унтжгаад шүн гинт сэрээд. Хамгийн түрүүнд санаанд орсон хүн нь Линда. Тэгэхээр яасан байх нь вэ? Манай үнэ алдсан хой санамж нь баг багаар буцаж ирсэн байх нь шүү дээ. Гэхдээ ягч бүх юма тас идэл санахгүй байгаа. Бас дээрэс нь хуучны дурсамж нь орж ирэх үед манай хүн сүүлийн үеийн ой санамжаа түрхэн зуур мартаад байгаа гэх юм уу та. Маргааш өглөө нь таадаа халуурц ирээд эмнэлэг орж чадахгүй бараг л үүдэндээ чад хийгч яхад нь хөршайлын рок ажмаа манай үнийг эмнэлэг тавьчих үзүүлээд бараг л амийн авраадглаа. Тэгээд буцаад гэртээ ирэхэд нь Линда айл эдийнэ хүрээд ирсэн. Энэ рок ажмаа л дуудаж ахгүй юу? Линда ч яхтээ таадаг халамжлал хоол унд хийгээлээ. Энэ одоо сайн найзын шинжүү эсвэл өөр бодолтой байгаа юм уу бөө мэд. Энэ үед таадаг өвдсөн сургаар Коко ч бас хүрээд ирнэ. Тэгснээ энэ хоёрыг харангуйтаа нэг жоохон хардаж мартаад байна уугүй юу? За яг хөө өөрийнх нь хэлснээр бол жинхнээсээ хардаагүй зүгээр тоглож исэн юм аа л гин. Яг хардаагүй байж харагдаач те. Мөн дээрээс нь Мицуо нүдний шилт хоёр ч бас хурж ирээд энэ хэд маань хэсэг ярилцаа суух зуура зуны амралтаараа далаа явахаар боллоо. Гэхдээ таадаа маань энэ эдийнхээ яриаг сонссон юм болоо да. Түүнийг хэсэг унтаас ирэхэд нь Коко хажууд нь байх бөгөөд найз залуудаа олигтой хайр халамж үзүүлж чадахгүй байгаадаа их л гимжсэн бололтой. Өөрийнх нь оронд Линда байсан бол хамаагүй сайн найз охин байх байж дээ гэд. Жоохон хардалт яваалаагац. Тэгснээ нөгөө хэдэн анаад таадатай хоёулахнаа далаа явъя гэхэд таадаа ч бас зөвшөөрдөг. Энэ явдлаас хойш нэлээд хоногийн дараа таадагийн бич зүгээр болоод манай хоёр буцаад бүжгийн бэлтгэлдээ ордог. Бас эдний клубийнхэн дунд дээд ангийн нэлээд ах нар нөдөг болохоор найз охинтойгоо хамт далаа ямаар байна. Ер нь яг юу бэлтэх ёстой юм яаж явдیں۔ Гэлээ хамаг юмаа асууж гардыг байгаа зү. Мэн ах нар нь бол шууд ойлгоол. Найз охинтойгоо хамт далаа дээр хонох гэж байгаа юм бол эхлээд мөнгөө бэлдсэн дээр дээл гэв. Ядж хахад манай хүнд ямар ч мөнгө байхгүй. Тиймээс цагийн ажил хийд юм уу гэд Коко дэлсэн чинь өнөөх нь яагаад ч зөвшөөрдгүү дээ. Мөнгөгүй бол би бүгдийг төлчөхөд л болно гинэ. Оройн таадаа хөршайлын рок ажмаа дээр очиод эртээдийн явдалд баярлаа гэд байгаа жоохон мөнгөө өгтөл өнөөх нь харин манай хүнийг нэг ажил хийх үү гэж шүү. Ян зүрийн ярилцлага энэ төр шаардлагагүй өөрөө дарагдаа хэлчих болохоор шууд л ажилдаа авна гин. Гэхдээ нэг болцолтой Мицуог дагуулж иргэж авд юм да. Бодвол манай Мицуо энэ эмэгтэйд их л таалагдсан болол та. Тэгээд маргааш нь таадаа Мицуо дээр очиж уулзаад нэг иймэрхүү ажил байна аа. Гэхдээ нэг жоохон сонин санагдсан шүү гэж хэлэхэд Мицуо жоохон дургүй байсан ч эцэст нь зөвшөөрөөд манай хоёр орой уулзахаар болдог. Энэ хооронд таадаа би даалтаа хийж онноо. Уулзах зав гарахгүй хаа гэд Кокод худлаа ярьцсан заяа. Тэгээд манай хоёр рок ажмаагийн зааж өгсөн газар нь хүрээд ирсэн чинь юу вэ? Нэг хүний төрсөн өдөр гэснээ зөөгч ажилчдаа нэг хачин юм өмсүүлээд шүнжэнгөө ингэж ажиллах юм бахөө. Манай хоёроос гадна энд бас рок ажмаа Линда хоёр ч бас ажиллаж байгаа юм байна. Энэ хооронд Коко оройжонгоо таад аруу залгасан ч утсаа авахгүй байгаа болохоор санаа зовж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ядж хахад Коко ч таадагийн гэртөөс нөгөө Линда таахуулсан хуучны зургийг олоод харцсан заяа. Тэгэхээр чи одоо хардахгүйгээд яах ч үлээ дээ тийм ээ. Утсаа авахыг хүлээгээд гэртээ тайван сууж чадахгүй байсан болохоор таадагийн түрээд ирчихсэн. Одоо ингээд гэртээ байхгүйг нь мэдчихлгүй яах вэ? Нөгөөх нь энд бүр ажилдаа дуртай байгаа юм шүү арга. Хүмүүс хөөргөөд өстой хөөрхөн байна, мондөг байна гэсэн чинь улам хөөрөөд Линдатайгаа үнсэлцэх нь холгүй поз аваад зураг даруулж исэн чинь Коко ороод ирсэн. Ингэж улаан цайн гардуулахаар ч одоо хинчээсээ уурлна үсттэй. Ямар тааж таадаа гэрийнхээ түлхүүрийг өгөөд очиод байж байгаарэ. Ажлаа дуусчаад ардаас чинь шууд очиод бүгдийн тайлбарлая л гин. Ингээд нэх хөдөлгөө үдэшлэг дуусч манай хүн цалингаа авангуудаа шууд гэрлүүгээ яараал очтол ашгүй Коко яваагүй хүлээж исэн байдیں۔ Манай хүн шууд сүгдэж мөргөөл уучлалгүй нүцтэй. Тим ажил гэж мдээгүй Линдатай санаандгүй таарсан энтергээл те. Тэгсэн чи харин Коко өнөөх зургийг харуулснаа. Энийгээ тайлбарл гэдэм да. Таадаач бүх үннээ яриал. Ой санамжаа алдахаас өмнө Линдад сайн байсан. Бас дээрэс нь хуучны дурсамж нь хальт орж ирэх үед яагаад ч юм мэдэхгүй Линдатай уулзмаар санагддаг гээл. Ийм юм сонссон Коко яаж тэсгэвдэ? Хөөхийг гомдох нь аргагүй.
Нилээ уйлж гомдолсны эцэст Коко нэг шийдвэр гаргасан бөгөөд тэр нь салах шийдвэр биш, эсрэгээрээ улам илүү дотн болж хамтдаа маш их цагийг өнгөрүүлнэ гинэ. Тэгээд бас Линдагийн тухай нэмж юуж битгий санаарай. Хуучны дурсамжаа тэр чигт нь хаяад өөртөө л хамт байгаа ч гэж гуйдаг. Маргааш нь таада Линдатай уулзаад хуучны явдлынхаа тухай асуух бөгөөд Линдагийн хэлснээр бол энэ хоёр үнэхээр л үерхдэггүй байсан. Таадаг бүр эр хүн ч гэж хардггүй байсан л гин. Энийг сонссон таада санаа намарч хуучны зургаа уурч хаях гэсэн боловч чаддаггүй. Өөрөө өөртөөгөө зөрчилдөөд гэхүү эсвэл одоо зүрх сэтгэл нь Линдаг мартаж чадахгүй байгаа ч гэх юм уу. Нөгөө зүрх тарих хоёр нь зөрчилдөөд идэв штэ. Нэг тиймэрхүү юм болоод байгааг л ойлгочих. За энэ үрээд эхний парт маань дуусж байгаамаа guys. Та нар дараагийн партыг үзмээрээ л яах ёстойгоо мэдж байгаа тийм ээ. Лайка дараад комент чирээ заяа. Тэгээ та нарт хэр таалагдсныг харж агаад дараагийн бичлэгээ шийднэ, окей? Тэр болтол түр баяртай.